Нэг дахь завгүй, хоёр дахь завгүй, гурав дахь завгүй, дөрөв дахь завгүй, тавд дахь завгүй, хагасаа завгүй. Бүтэн завгүй. Алдарцууд жангарын туйл орчин үеийн дүрээр 3D анимашн ертөнцид амьлах гэж байна. Багш сэтгэл зүйч, зохиолч Мэнд Баярын дэлгэр цэцгийн бүтээл 102 ангид шинэ аниме Леогийн ертөнц Motion Capture Blender 3D анимашнээр бодит мэд хөдөлгөөн амьд мэдрэмжийг төрүүлнэ. Аз жаргалын боловсрал олгох инээмсэглэл төсөлтөнд энэ бүхний дунд орж график дизайн болон анимашны чадвараа шууд хөгжүүлэх боломжийг олгож байна. Тэгэхээр бид хамтдаа Сараю групп дээр хүрэлцээрсэн байна. Энд бол дэлгэр цэцгийн маань өөрийнх нь санаачилсан нэгэн сонирхолтой төсөл болох инээмсэглэл төслийн хамт олон байгаа. Тэгэхээр манайх Гэрд University-ийн хөтөлбөрийг боловсруулсан байгаа. 100% бүтээлийн ертөнц яаж өрнөдгийг, энэ дотор ямар баг бүрдгийг, ямар чадамжууд байдаг вэ гэдэг чадамж эзэмшүүлэх бас юм Гэрд University хөтөлбөрийн бас сургалт байгаамаа. За тэгээд энэ нийт ингээд бас нөгөө институтийн манаас хариуцж хүсэл захирлаар ажиллаж байгаа манай дүлгөөн Z Generation-ийн төлөөлөл чимэгтэй байгаа. За манай 8 сарын хугацаатай Great Universe хөтөлбөрөөс хүүхдүүд маань одоо юу сурах боломжтой вэ гэхээр энэ кино, зохиол, одоо анимашн хэрхэн бүтдэг бүхий л тэр чадруудыг ерөнхийдөө суралцсан. За энд нь болохоор 3D одоо хамгийн эхлээд зураг гаргадаг 2D зураг болон концепт артын хичээлүүд ордог, storyboard-ийн хичээлүүд орно. Түүнийг хөдөлгөх 3D анимашны хичээлүүд орно. За мөн хамгийн давуу талтай нь болохоор motion capture буюу биеийн хөдөлгөөн мэдэрдэг хувцастай дадлаг хийх боломжтой байгаа. Дээрэс нь зохиолын хичээл, график дизайн, хувь хүний брендинг, Harvard-ийн хөтөлбөртөө хосолсон юм хичээлүүдийг маш олон төрлийн мэдлэг одоо чадруудыг эзэмших боломжтой байгаа. 10-аас 15 чадвар нь чинь зураг, анимашн, 3D принт буюу бие бүтээл, дуу дүрс найруулах, маркетинг, график дизайн, за тэнгуутаа дараа нь болохоор хувь хүний брендингийн хичээл орчиж байгаа, бизнес брендингийн хичээл орно. За мөн бүтээлч одоо оюуны бүтээл хийдэг хүмүүсийн одоо хувь хүний хөгжлийн хичээлүүд орно. AI буюу хэмжил оюун ухааны хичээл орно. Гэх мэтчлэн ерөөдөө нэг 10-аас 15 төрлийн чадвар эзэмших боломжтой юм шүү. 8 сарынхаа хугацаанд 102 ангитай 3D анимашн кино төсөлтөөр яг бүрэн дадлаг 100% практик дадлага эзэмших. За энэ хүү сургалт маань яэш өгч амжаагүй, за gap year авсан карьерийн замаа эхлүүлэхийг хүсэж байгаа залуучуудад зориулагдсан сургалт байна. За мөн цаашлаад урлаг технологийн салбарт ажиллах зорилготой хүмүүс олон улсад өөрийн уран бүтээлээ гаргах мөрөөдөлтэй уран бүтээлч одоо хүмүүст зориулсан ийм сургалт байгаа. За манай сургалт болохоор 6 сарын хичээл ороод 2 сарын дадлага явж байгаа. За энэ хугацаанд 7 өдрийн одоо 1-5 дахь өдөр хүртэл 5 өдөр хичээл орно. Тэгээд энэ хугацаа чинь бас 8 сарын хугацаанд ажлын 5 өдөр хичээл орно гэдэг чинь бараг л их сургалт сурсантай ялгаагүй ингээд тэнцэж байгаа. Гэхдээ хамгийн гоё боломжтой яг бүтэн том төсөл дээр одоо тэр гадаадын том компаниуд хэрэглэдэг тэр одоо мэргэжлийн хувц хамрыг хэрэглээд бүгд одоо манай багш нар чинь бүгдээрээ олон жилийн туршлагатай салбартаа бүр маш мэргэжлийн тийм number 1 хүмүүс байгаа байхгүй юу. Одоо манай digital creator анги 4 сарын сургалт одоо хичээллэх анги эхэлсэн байгаа. Create Universe нь болохоор эсэлтээ аваад эхэлсэн байгаа. Манайх ер нь сургалтуудаа бүгдийг хосолсон байдлаар явуулдаг байхгүй юу. Яг ингээл график дизайн ч юм уу, маркетинг ингээд тусдаа хичээлүүд байдаг ч тийм бид нар ингээд бүгд л одоо энэ сургалт онлайн хичээлэг ч юм уу авч үзсэн л байгаа. Гэхдээ энэ хосолсон байдлаар авбал тухайн хүн одоо яг цаашаа яаж хүрэх боломжтой хүүхэлдэйн кино хийх юм уу, найруулагч болох юм уу, зохиолч болох юм уу, дуу дүрс эвлүүлдэг хүн болох юм уу, өөрөө тэрийн тэндээсээ сонголтоо хийгээд ингээд чиглэлээ хөгөөд явах боломжтой болохоор гоё хосолсон сургалт юм билүү. Одоо үр бүтээлтэй өгөөчтэй санагддаг. Анимашн кино бүтэн гэдэг бол маш их хөдөлмөр байдаг юм байна. За тэгээд энд бол эхлээд ингээд би зохиол бичсэн. Зохиолыг манаас ингээд кино болгохын тулд зохиолын баг гэж бас байгаа. За тэгээд энэ 3D анимашн төслийн маань төслийн удирдагч найдамжууд байна. За ерөнхийдөө манай энэ институтын гол чухал амин сүнс нь бол 3D анимашн. За тэгвэл энэ 3D анимашны ертөнцид анхлан суралцж байгаа хүүхдүүдэд бид анхан шатнаас нэглээд ерөнхийдөө дуусах шат хүртэл бүх зүйлийг л зааж сургана гэсэн үг.
Тэгэхээр энэ сургалтыг сонирхож байгаа хүүхдүүд би юу ч мэдэхгүй чадахгүй гэх айцгүйгээр ороод ирэхэд бид нар анхан шат буюу А усгнээс нэглээд тэгээд төгсгөл шат болох бүх зүйлийг нь заагаа сургаад явна гэсэн. Энэ сургалтанд сурснаар яаж өгнө гэхлээр анхан шатнаас нь бид нар моделийг хийхийг зааж өгнө, гэрэл тавилтын хийх, арга зангидах хийх бүх зүйлийг заагаад өгнө. Тэгээд төгсгөлтөө бид нар төгсөлтийн ажил болгож суралцж байгаа хүүхд болгоно нэг богино хэмжээний хүүхдтэй кино буюу анимашнтэй бол төгсөлтөн. Энэгээрээ маш том давуу талтай. Creative Universe хөтөлбөр маань хүүхдтэй кинон дээр тулгуурлан явагдаж байгаа тийм сургалтын хөтөлбөр. За сургалтын хөтөлбөр дан ганц ингээ сургалтаа заагаад явахгүй хажууд нь бид нэр маш том баг бүрдсэн байгаа. За том баг маань юу орж ирнэ гэхээр зураачдын баг орж байна, жүжигчдийн баг орж байна, за дууны баг орж байна, за 3D аниматордын баг орж байна. За тэг хот төлөвлөлт энэ төр гэдэг ерөнхийдөө маш том баг бүрдэж ажиллаж байгаа. За энэгээрээ манай төсөл давуу талтай. За тэгээд энэ ажиллаж байгаа бүх хүмүүс маань энэ Creative Universe хөтөлбөрийн хичээллүүдийг бүгдээрээ ороод явах багш нар маань байгаамаа. Тэгэхээр та манай хөтөлбөрийг суралцсанаар ерөнхийдөө өөрийн гэсэн бүтээлийн ертөнцтэй болно, өөрийн гэсэн анхны бие даасан анимашн бүтээлтэй болно. Тэгтээ дандаа мэрэгжлийн багш нараас энэ бүгдийг суралцах бүрэн боломжтой. Манай багийнхан бас ингээд дүр болгоныгоо нэг нэгээр ингээд өөр өөрсөн дээр хуваагаад авцсан байгаа. Ингээд энэ хөх чонын дүр байна. Хорчин цэнгэлмагийн дүр байна. Зандагийн дүр байна. Жинхэнэ Сүдрийн хааны. За тэгээд манай үндсэн нараа маань 3D аниматор, 3D-ийн багш. Гайхалтай чадварлаг залуу байгаа. Одоо бусад зөндөө олон төр сургалтууд дээр янз бүрийн програмууд байгаа л да 3D програм дотор Maya 3ds Max гэх мэтчлэн. За манад бол яг одоо сүүлийн үед хамгийн их зөвхөн залуучуудын сонирхож байгаа. Тэгээд дээрээс нь маш том кино компаниуд ашиглаж байгаа Blender 3D гэдэг програмыг зааж байгаа. Энэ програм нь юугаар онцлогтой вэ гэхээр за 3D object буюу амьгүй бит. За тэгээд organic бит буюу модельүүд, дүрийн модельүүд гих мэдчлэн за тэгээд сцен засварлах, том анимашн хийх, 3D принтерлүү өөрийнхөө бүтээсэн моделийг өгөөд яг ингээ бодит болгож гарч ирэх гих мэт маш олон давуу талтай. Яг энэ төслийн маш том давуу тал нь за маа найруулагч хэлснээр motion capture буюу одоо яг нэг хөдөлгөөнүүдийг бичиж аваад компьютер руугаа риг болгож арматур зангидаж оруулдаг тэр бид нар тоногдох хөрөмж байгаа гэдэг нь маш том давуу тал гэсэн үг байхгүй. Тэрийг ашиглаад бид нар одоо яг маш ийм бодтой үнэхээр гоё харагдах үс хэмжээний хөдөлгөөн тэгээд анимашн дүрүүдийг компьютер дээр оруулж өөрсдийнхөө анимашнд суулгаж өгнө л гэсэн. Энэ жангар анимашн дээр чинь 33 дүр байсан баг шүү. Гэхдээ ер нь нэмэгдэж хасагдаад янз бүр болно бас янз бүрийн сайд дүрүүд ч гэсэн нэмэгдэх баг. Нийтдээ одоо манайд яг 5 аниматор байгаа. 5 аниматорээр дахиад бид нэр цаашдаа ер нь бол маш олон жил явах учраас дахиад нэмжиж авах. Эхний ээлжинд бол 5-аа ажиллаж эхэлж байна. Таасаа нөө аваг ган хүрээнд төмөр гэдэг аниматор 3D модельер өргөдөө 3D дизайнер бол Сарай институтын бол ажиллаж байгаа. Creative Universe энэ сургалтын дээр өргөдөө 3D принтерийн юу бас болсон байгаа. Энд бол Монголдоо бол анхдагч. Тэгээд энэ гол давуу тал нь онцлог гэх юм бол сурагчид болон хүмүүс өөрсдөө хийсэн бүтээлээ 3D дээр одоо тоглоом шиг гарт өргөдөө баригдахаар тийм бодит тийм объект маягуугаар бол хүлээж авах боломжтой. 3D принтерийн давуу тал нь гэх юм бол тухайн хийсэн модельоо эцсийн байдлаар яг өөртөө одоо бит болгож аваад энийг одоо цаашдаа өөрөө бодох ч юм уу төрөл бүрийн байдлаар ашиглах боломжтой хадгалах сүвнэр маягийн юу л бол юу их боломжтой. Ерөөдөө эцсийн бүтээгдэхүүн шиг л өнөхөд ашиглагдах боломжтойгоор ер нь гол онцлог давуу тал юм бол тийм байгаа. За тэгээд хөгжим дуу бол хорвоог чимжийдэг. Тийм ээ. Манай гişиг өрн амт найз маань За энэ Creative Universe дээр миний заах зүйл бол зохиолын кино задаргаа. За дуу оруулагч, жүжигч, дууны найруулга. Тэгээ яаж шоунд үүсдэг, шоумыг хаана тавьдгийг, хаана нүрдгийг, энэ хоолой тод дуурах хэрэгтэй юм уу, баг дуурах хэрэгтэй юм уу. За анимашн бүтээхэд нэгдүгээр зохиол өгдөг тийм. За би тэнгуэл зохиолын одоо үргэлжлсэн үгийн зохиолыг кино зохиол болгож. Одоо лидер цэцэг маань бол ерөнхий зохиолч явж байгаа тийм. Тэнгуэл тэрэн дээр кино зохиол яаж болох вэ? Яаж сцен хуваарлах вэ? Тэгээд эргэлт нь хааны тийм яг кино зохиолыг кино зохиол болгож задлах чиглэлээр заах юм байна. За тэгээд анимашн хийхийн тулд дуу оруулалт маш чухал. Дуу оруулалт гэдэг маань дараа дуу оруулалтын жүжигчид энэ дээр ажиллана. Duke Kaboom, Canada's greatest stuntman. Huh. Oh yeah. Ha. You resign. Splendid. Clawhauser will give you the complete case file.
Good. I don't know what the queen is worrying about. За энэ жүжигчид яаж тэн дээр ажилласнаа шалтгаалаад нүрийн хувирал болоод тий 3D аниматорууд маань энэ дээр ийм интацтай ийм гоё өнгөтэй ярьж байгаа юм чинь энийг гоё юм нүрийн юм нэмсгэлтэй байлгая гэдэг зүйл дууруулалт нь маш чухал байдаг учраас 3D бүтээгчд маань маш чухал гэсэн үг. Хөгжим гэж бас бий. За одоо мэдээж тулаантай хэсэг, адал явдалтай хэсэг, хөгжилтэй хэсэг, тий гунгийн хэсэг, жаргалын хэсэг, тий эргэлтийн хэсэг. Тэр болгон дээр хөгжим чимжигж байна. За дууны поли гэж байгаа. Бүх шуумыг дараа нь оруулж байгаа гэсэн үг. Одоо дан хоолон дээр ямар орчинд байх юм? Том зааланд байх юм уу? Гадаа ногоо гоё юм шууж иргсэн газар байх юм уу? Эсвэл шороон дээр явах юм уу? Цасан дээр явах юм уу? Исэн дээр явах юм уу? Эсвэл күртэгтэй байх юм уу? Тэр болгоныг хийдэг төгсгөлд нь дараа нь тэр болгоныг хийдэг. Тэр бол поли гэж. За ийм гурван хичээлэг бол өөрийнхөө яс чадвараар дадлага туршлагаараа олж авсан бүх юмаа та бүхэндээ заах болно. 3D аниматор гэхээр одоо миний ойлгож байгаагаар бол энэ хүүхэлдэйн киноныхоо дөрүүдийг хөдөлгөөнд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл гол ажлыг нугалж байгаа хүмүүс гэж ойлгож болох уу? Дөрүүдээ зураачтаас одоо ингээд 2D-гээр хүрээд ирэхээр нь бид нар 3 хэмжээс ертөнцид оруулаад за тэгээ зөвхөн 3 хэмжээс ертөнцид оруулаад зогсохгүй модельээ хийгээд тэрэн дээр texturize буюу одоо материал интрудэ нэмээд гэрлээ тавиад ерөөс яг л кино шиг л явж байгаа л гэсэн үг л дээ. За найруулагчаас бас асуух зүйл байна. Та хэд одоо яг юун дээр ажиллаж байна? Энэ анимашны. За яг одоо энд зохиолын хөгжүүлэлт буюу дөрүүдийг эцсийн байдлаар сонгон шалгаруулсан тийм процесс явуулж байна. Саравын аюуснуудын дугуйлан жүжиглэх уран чадвар, сэтгэл зүйдээр тулгуурсан харьцааны соёл болон өөртөө итгэх итгэл, хүмүүстэй чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх чадварыг уран сайхны аргаар дүрийг хөгжүүлэх драмын сургалт орж байгаагаараа бас онцлогтой. Хүүхдийн суурь хүмүүжлийг урлагаар төлөвшүүлнэ гэдэг нь бол асар их үр дүн, сайн үр нөлөөтэй. Яагаад вэ гэвэл одоо даяарчилсан тийм сошиал ертөнц, утасны хамаарал, харьцааны соёл дутмагаас хүүхдүүд их зожиг бүрэг болж байгаа нь бол Монгол биш дэлхийд даяараа одоо эмзэг сэдв болж яригдж байгаа сэдв л дээ. За Great Invest-ийн сургалтын дээр драмын суурь мэдлэгийг одоо олгох нь бол зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл аним, хөгжүүлэлт 2D, 3D дээр уран сайхны шийдэл гэдэг юм дутмаг байх юм бол одоо сэтгэлгээний ядуур буюу одоо дүрийн хөгжүүлэлт хийж байгаа бүтээлүүдийн баяжуулалт аягүй сул болох талтай. Тэр зохиол нь хүнд хайр уярал үзүүлэх гэж байгаа юм уу? Баяр баясгалыг үзүүлэх гэж байгаа юм уу? Эсвэл цочрол өгөх гэж байгаа юм уу? Тэдгэрийг яаж уран сайхны аргаар шийдэх вэ гэдэг дээр бол драм, жүжиглэх урлаг бол маш чухал асуудал. Дүрийн хөгжүүлэлт уран сайхны сэтгэлгээ гэдэг бол одоо тэр чигээр амьдралын баяр баясгал, гуниг зовлон хольж яруу тодор илэрхийлэх аргуу биш. Тийм амтлаг, шүүслэг, тийм хүнд үзүүштэй, сэтгэлийн бодролтой хийлгэж болгох тал дээр нь ажиллах одоо сургалт юм л да. Технологи уран чадвар, жүжиглэх уран чадвар, сэтгэл хөдлөлийн дээд мэдрэмжтэй байна гэдэг бол төгс бүтээл болохын нэг цомдон болж байна гэсэн. Бүжгийн спортын багш дасгалжуулагч хийдэг хүн байна. Үндсэн мэргэжил маань болохоор хот төлөлтийн мэргэжилтэй. Би энэ Лёгийн ертөнцийн энэ төсөл дээр өөрийнхөө хоёр мэргэжлэр хоёулангаар нь хамтарч ажиллаж байгаа. Бүжгийг бол өмнө бид нар чинь байнга тайзан дээр камерын өмнө дандаа хийдэг байсан бол одоо 3D анимашны ингэн цоо шинийн шин салбар дээр дөрүүдийн хөдөлгөөн, бүжиг дэглэлтэнд гэдэг дээр ажиллаж байгаа. За сайн байцгаана уу? Намайг Эрдэнэтийн Бочмиг гэдэг. Би соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлэрийн жил төгссөн байгаа. Тэгээд уг одоо Лёгийн ертөнцийн төсөл дээр ерөөхдөө бол дүр хөгжүүлэлт тал дээр нь ажиллаж байгаа. За тэгээ би одоо энэ Сараю сургалтын төв дээр ерөөхдөө бол одоогийн байдлаар 3 жил багшилж байгаа. Тэгээд тэн дээрээ тэр туршлага дээрээ үндэслээд энэ хөдөлгөөний найруулга дээр нь ямархуу дүрүүд нь хөдөлөх юм, физикал хөдөлгөөн нь яг ямархуу байх юм гэдэг дээр нь төлхөө анхаарч ажиллаж байгаа. Манай төсөл болохоор ерөөхдөө бол маш их хэмжээний дуу, бүжигтэй. Тэгээд тэр болгон дээр нь одоо өөрийнхөө зүгээс яг өөртөө байгаа одоо туршлага дээрээ хоримтлагдсан тэр мэдлэгээ одоо бүжиг дээрээ тусгаад одоо хөдөлгөөн жишээ нь энэ дээр тэр дуун дээр нь яаж хөдлөх юм, ямар хөдөлгөөнтэй байх юм, ямар бүжиг хийх юм. Тэрийг нь одоо жишээ нь би бараг өөрөө хувцас өмсөд ч юм уу гээд жүжиглж үзэлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар. Лёгийн ертөнц анимашны зураач Сандар байна. За тэгээд манай дөрүүдээ бүтээж байгаа өрөөлөө орцгоо яганаш. За одоо ингээд манай дөрүүд ингээд бүтээж явж байгаа. За тэгээд үлдсэнийг манай зураач Хасар тайлбарлаа. За сайн байцгаана уу, наа Хасар гэдэг. Би зураасан зургийн мэргэжлэр төгссөнөөсөө хойш 2D артистаар ажиллаж байгаа. Тэгэд энэ төсөл дээр болохоор ерөнхий дүрийн дизайн болон storyboard-н дээр ажиллаж байгаа. За storyboard гэдэг маань ерөнхийдөө бол би зохиолтойгоо уншиж танилцаад тэгээд зохиолынхаа дарааллыг гаргана гэсэн үг. Ямар дараалтаа явах уу? Одоо дүр маань зохиол дээр жишээ нь юу хийх вэ те?
өглөө босоод яг ямар үйлдэл, ямар тийм сэтгэл хөдлөл гаргах уу гэдгийг нь одоо нэг бүрчлэн гаргана гэсэн үг. Одоо яг ингээд эзнийхээ хажууд дандаа ингээд юм happy тэнэг үедээ тэнэг юм чөлөөтэй үедээ чөлөөтэй байдаг тийм дүр. Тэгээд детальч биш одоо дүр маань ингээд цаашаа ингээд яаж өрнөх үү гэдгийг эхнээс нь төгсгөл хүртэл нь ерөнхийд нь гаргаж өгдөг тийм ажил байгаа. Намын Сандар гэдэг би Монгол зургийн ангиг төгссөн. Тэгээд Монгол зургийн зураачд гэхээр ер нь ихэнх хүмүүс нөө уул талд мөрч юм уу тий байгаль тим юм зурдаг гэж боддог. Тэгтээ жангарын үеийн дөрүүд дээр ажилласан байгаа. Тэгээд жангарын үеийн дөрүүдийн онцлог маань болохоор их оронч сэтгэлгээг хүүхэд бүрийн сэтгэлд ингээд энэгшүүлэх бид нар ингээ Монгол гэдэг үндэстэн чи бус үндэснээсээ юугаараа ялгаатай лээ. Өв соёл маань биднэрт ямар үн цэнтэй, ямар онцлог, гайхамшигтай лээ гэдгийг би өөрийнхөө жангарын үеийн дөрүүдээр тэдгээрийн хувьс сэргэсэл бүхэл эд зүсгэл эдгээрээр би харуулахыг зорьсон байгаа. За манай Great Universe-ийн маань онцлог болохоор эхлээд дөр бүтээх, орчин бүтээх, тэгээ цаашлаад ингээд концепт арт, storyboard зэрэг маш олон мэрэгжлийн төвшөнд зургийг заах байгаа. Энэ шилдэг 3D хувцсыг бид нэр өмсөж тоглосноор хүүхдийн дүрийг амьд хүн тоглож амьлуулж байгаа гэдгээрээ бид нар Монголд номер 1, Монголд номер аргадагч нар юм. Удахгүй гайхамшигтай анимаараа та бүхэнтэйгээ уулзцгаая. Great Universe хөтөлбөр нь болохоор урлаг, сэтгэл зүй, технологиг хослуулан өөрийн дотоод ертөнцөө бүтээл болгох цогц чадамжийг хөгжүүлэх 8 сарын хугацаатай сургалт юм. 16-аас дээш насны хүүхд залуус та бүхнийг Сарай институтынхаа Great Universe хөтөлбөрт суралцахыг урьж байна. Та бүхэн манай институтын багш нартай танилцлаа. Нэг дор 10 төрлийн чадамжийг нэг сургалтаар эзэмшихийг хүсвэл манай чадварлаг, туршлагатай багш нараас хүрэлцэн ирж суралцаарай.